Сүүлийн жилүүдэд хорт хавдрын тохиолдолд огцом өсөж байгаа нь. Энэ үед бүдүүн гидсний хорт хавдар яагаад нарийн гидснийхээс хавьгүй элбэг тохиолддог вэ? Хорт хавдрын бүртгэлийн статистик мэдээллээс харахад бүдүүн гидсний хорт хавдар нь нарийн гидсний хорт хавдраас 27 дахин түгээмэл тохиолддог байна. 100 мянган хүн тутмын 50 нь бүдүүн гидсний хорт хавдраар өвчлөлдөг бол нарийн гидсний хувьд энэ тоо ердөө 2 байна. Хоол боловсруулах тогтолцооны эмгэгийн ихэнх нь бүдүүн гидс үүсдэг. Өдгөн хадгалд суулгалт зэрэг нийтлэг шинж тэмдгүүд ч мөн ихэвчлэн бүдүүн гидстэй холбоотой байдаг. Энэ нь бүдүүн гидсний bijил орчны бүтэц, микробиомын тархалтай шууд холбоотой. Нарийн гидсэнд 1 грамм тутамд ойролцоогоор 100 мянгаас 100 сая орчим bijил биетэн агуулгаддаг бол бүдүүн гидсэнд энэ тоо 100 тэрбумаас 1 их 80-д хүрдэг. Иймээс бүдүүн гидс нь гидсний эрүүл мэндийн гол зангилаа 2 дахь тарих хэмээгддэг чухал эрхтэн юм. Пробиотик микробиомын төлөөлөл болох сүн хүчлийн бактери нь голчлон нарийн гидсэнд үйлчилдэг. Харин хүчил төрөвчгүй анароб орчинтой бүдүүн гидс рүү шилжих үед тэдгээрийн тоо эрс буурдаг байна. Учир нь аэробик шинж чанартай эдгээр бактери нь хүчил төрөвчгүй орчинд амьдрах чадвар султай. Харин бутери хүчлийн бактери нь хатуу анароб омог бөгөөд хүчил төрөвчгүй нөхцөлч идэвхтэй оршин тогтнож чаддаг. Түүнчлэн энэ төрлийн бактери нь спор үүсгэх, өөрийгөө хамгаалах онцгой чадвартай. Спор нь мембран бүрхүүл гадаргын давхарыг экзоспориум гихт дөрвөн давхарга хамгаалалтын бүтэцтэй байдаг бөгөөд энэ нь хотоодны хүчлийн орчин, сүс, ферментүүдээс тэднийг хамгаалж бүдүүн гидсэнд бүрэн бүтэн хүрэх боломж олгодог. Ингэснээр тэд бүдүүн гидсэнд амьд үлдэж, идэвхтэй пробиотик хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Ингийн туршилтаар баталгаажснаар бутери хүчлийн бактерийн хүчлэг орчинд 80% амьд үлддэг бол сүн хүчлийн бактери бараг устдаг байна. Тэгэхээр бүдүүн гидсний эсийн эрчим хүчний гол их үүсвэр юу вэ? Энэ нь бутери хүчил юм. Бүдүүн гидсний эсүүд эрчим хүчнийхээ 70%-ыг богино гинжид тосны хүчлээс авдаг ба тэдгээрийн дундаас хамгийн гол нь бутери хүчил юм. Цусан дах глюкозыг эрчим хүч болгон ашигладаг хүний биеийн ихэнх хэрэгтнүүдээс ялгаатай нь бүдүүн гидсний эсүүд богино гинжид тосны хүчил хэрэглэхээрээ онцлог. Эдгээр богино гинжид тосны хүчил нь гидсний bijил биетнүүд хүнсний эслэгийг эсгэх үед үүсдэг байна. Гисэн хэдийч орчин үеийн хүмүүс нүүрс ус, уураг, өг тосыг хэтрүүлэн хэрэглэдэгч бутери хүчлийг үүсгэхэд чухал хүнсний эслэгийн хэрэглээ маш бага байна. Эрчим хүчний гол их үүсвэр болох бутери хүчил дутмаг байх нь бүдүүн гидсний эсийг сулруулж, гидсний үйл ажиллагааг бууруулдаг. Бүдүүн гидсний эсүүдэд энэхүү чухал эрчим хүчийг үүсгэдэг пробиотик бол бутери хүчлийн бактери юм. Бутери хүчил нь бутери хүчлийн бактериас үүсдэг богино гинжид тосны хүчлүүдийн нэг бөгөөд ургамлын гаралтай хүнсний эслэгийг эсгэснээр бүдүүн гидсэнд үүсдэг. Бутери хүчил нь бүдүүн гидсний эрчим хүчний их үүсвэр болж олон төрлийн эрүүл мэндийн ашиг тустай байдаг. Нэгдүгээрт энэ нь бүдүүн гидсний хучуур эдийн эсүүдэд эрчим хүч өгч гидсний салс бүрхүүлийг нүхэн сэргээж гидсний саадыг сайжруулдаг. Хоёрдугаарт бутери хүчил нь бүдүүн гидсний үргэлжлэлийг багасгахад тусалдаг. Сүүлийн үеийн судалгаагаар бутери хүчил нь бүдүүн гидс доторх үргэлжлэлийн цитокинуудын хэмжээг бууруулж, үргэлжлэлийн урвалыг дарангуйлж, бүдүүн гидсний эрүүл мэндийг сайжруулдаг болохыг харуулсан. Түүнчлэн энэ нь GLP-гийн ялгарлтыг идэвхжүүлж, жингээ барихад туслах цадгалан мэдрэмжийг төрүүлж, цусан дахь сахарын хэмжээг нэмдэхээс сэргийлдэг. Бутери хүчлийн бактери нь пробиотик байдлаар бүдүүн гидсний эрүүл мэндийг дэмжих чадвараа тэдний үйлдвэрлэх бутери хүчлийн ашигтай нөлөөллөөс авдаг. Гидсний эрүүл мэндийг хамгаалахын тулд бид эдгээр ашигтай бутери хүчлийн бактери ба бутери хүчлийг өөрсдийн технологиор их хэмжээгээр үйлдвэрлэх худалдаанд гаргаж чадсан. Биеийн 2 дахь тарих гэж нэрлэгддэг бүдүүн гидсний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвд тавих нь маш чухал. Бутери хүчлийн бактери ба бутери хүчлийн нэрийг үргэлж санаж яваарай. Vitamin House Mongolia. Эрүүл ирээдүйн төлөө.